Say you love, say you love. Энийг харахаар хараад ирээд тийм лээ те ядаргаатай. Тийшээ хараад. Зүгээр ингэчихв. За. Тимээ. За шинэ дугаартай тавтай морил уулзсан уу ядлаа 14 хонлоо 14-өөс чих онцноо 14 онсон баа яг 2 дахь орсон шүү дээ. Арай хоног байгаа юм. Юу юм чинь ороход чинь тийм. За тэгээ сайхан шинэлцгээс нүү. Тийм шүү дээ. Цагаан сар бүр мартцсан шүү дээ. Өрсөн дугаар чинь цагаан сар болох гэж сетэ өрчөөсөн. Тийм шүү дээ. Тэгтээ ер нь яг энэгээр явъя гэж бодож байна уу? Чи Орсныхан дараа харах уу? Хүмүүсээр яасан. Та өмнөх сетэн зүгээр ин гэвэл өмнөх сетээр явсан ч болно. Нөгөө одоо яг орой болж байгаа болохоор хойно нөгөө харанхуй болоод идэх болохоор бит хоёр тэр нь жоохон бараан санагдаад байдаг гэсэн. Тэгээ зүгээр сет сольж үзээд та хэдэ зүгээр явал энэгээр явсан ч яах вэ гэж. Чи надад болохоор ингэ чи яг хажууд суучаар жоохон бишвэрхэн. За арай. Тийш би ч тусдаа сандал суудаг гэсэн юм аа болно тий. Чи ч мөр нөө шар сандал дээр морилоод. Ийм ай контакт үүсгэхэд өргөцсөн юм ингээд суухаар. Шууд яг нөгөө их зурагшаа ингэж. Тий улаан зөв ингээд. Жоохон хол суух юм. Тэгээд өнөөдөр бол сонь сайхан ярих дугаар гоё ойрт уулзаагүй хүмүүс байна да. Тэгээд бит хоёр та хэдэд гоё болсон юмнуудаа. Бит хоёроос уулзаагүй яг сонь сайхан сууж ярилцаагүй те ер нь. Тийм сүүлийн дугаар за сая л нэг юу плей-офф үзсэн юм байна. Бусдаар уулзаагүй юм байна тийм. Тэгээд гоё сонь сайхан байгаах гэж бодож ярилцъя гэж бодож байна. Тэгээд эхлээд шууд юугаа хэрэгтэй. Community sponsor. Community sponsor аа. Community sponsor бас 14 хонцон гэсэн үг шүү дээ. Тийм. Stream Hub-аар ирсэн гүйлгээнүүдийг танилцуулцгаая. Зя. Нөө ингэж суугаар ч өөр чиний утсыг хамт хард юм шүү дээ. Чам жоо юу байгаа тийм үү? Зүгээр дасчихгүй л үү. Зүгээр үстэй. Надад бол гоё л энэ гоё зөөлхөн энэ зөөлхөн юм биш үү суухад. Тэр чинь жоохон хатахгүй. Ингээд суухлаар хоёлаас яг юм жигд харагдаж маадгүй. Тэр нөө өндөр болохоор манай шар чинь энэ буудан бодоход өндөр болохоор. Тийм. За хэлцгээе. Чи нэмээрээ. За холын зайн харилцааны кейс гэхээр нь бичлээ. Би найз залуутайгаа 15 таатай танилцаад үерхэд найз залуу маань Улаанбаатарт би дараханд 4 жил үерхэд одоо 8 дахь жилдээ орж байна. Тухайн үед 10 жилийн 2 хүүхэд Улаанбаатар дархан ойрхон ч гэсэн уулзна гэдэг өдрийн оч хэл байсан. Гэд 2470. За тэгээд өргөлжлүүлээд багцсангүй. Одоо хамт амьдраад 2 жил болж байна. Хоёр талын аав ээжтэйгээ танилцаад бөөн жаргалтай байгаа. Хоёр ихчийн хоолойг сонсоод л баймаар байдаг шүү гинэ. Тэгээд 2470. Нөө холын зав хөрхлийн талаар ажилтаа кейс ойл гоё хэлээрэй гэсэн шүү дээ. Хүрхийн 8 дахь жилдээ болоод аав ээж нартайгаа танилцаад тийм хоёлоо нөө холын зай гэсэн чинь дандаа гадаад болоод тийм. Холын зай гэдэг чинь ер нь л яг нэг дор байхгүй л холын зай юм ба шүү дээ. Зя хаврын гоё дейтинг влогийг хүлээж байгаа шүү. From Korea гинэ. Манай олон улсаас олон улсын сонсогч нар маань чи ингээд наадхан уншихаар нэг юм FM-ийн хөтлөгчийг сонсогдсон. Тийм ээ. Вау. За 5,000 төгрөг. Хоёроо халбган дээрээ стикер ч юм уу наачвал хөөрх юм шүү гинэ. Нэр тийм ээ. Энийг ингээд яг халбаг гэж бодож барихаар надад ингээд. Би бүр нөгөө амар үнэж ирсэн байл шүү дээ. Өмнөх дугаар барьсан. Яг л мик шиг ингээд чи бүр. Дасцсан болохоор тэгээд л. Би бүр ингэж. За 2470 хамт байдагт баярлалаа. Ахаад 2470 машаалаас гинэ. За 5,000 төгрөг хүлээж сонсдог шүү. За 2470 төгрөг 9 эгчийн влогийг үзсээр байгаад байн хүлээдэг, влогуудыг нь дандаа дахин үздэг болсон. Энэ үед анда эгч нэмэгдэж байгаад бүр үнэхээр их баярлаж байна. Хайртай да гэж бичсэн охноос гинэ. Ямар хөрхий. Нэг хайртай да гэж чих гоё идэг гэд ярьжсэн шүү дээ. За 2470 Hello хоёроо өдрийн мэнд Stream Hub-аар дамжуулж community sponsor хийж болох болсон нь хэрэглэхэд амар гоё байна шүү. Биднийхээ илгээж байгаа баг спонсорыг нийлүүлж яхад гоё болцоорой гэсэн мэн. Thank you. За тэгээ банкны гүйлгээгээр
амар байна уу? Хөөрхөн жамуухаас гинэ. Ямар хөөрхөн дугаар болгон дээр залгаад тахлаа. Амар байна уу? За хэд 2470 both of them are dime pieces. Энийг хоёлоо харсан шүү дээ. Нөө энэ юу гэсэн үг юм бол гэд би чамаар орчуулуулаад санаж байна. Тэгсэн чи юу вэ? Юу гэсэн үг гэлээ харин. Хайда. Both of them are dime pieces. Dime ч гэж унших зүг ч юм уу? Нэг хөөрхөн утгатай үг гэсэн. Beautiful woman. Beautiful, attractive гэсэн үг юм. За тэгээд 10,000 төгрөг хань болдогт 2 гэсэн байна. За ингээд гүйлгээнүүд дууссан байна. 39,760 төгрөг community спонсороор ирсэн байна. Спонсор хийсэн бүгдэнд нь баярлалаа. За тэгээд одоо бараг нэг 350 орчим мянган төгрөг болж байх шиг байна да. Хоёлаа нэг 500 мянган хүрэхээр нь гарахад бараг болохоор юм шүү те. Арай өртөг өндөртэй гармаар байна те. 350 гоё. Яг гэтээ ер нь ингэж бодох юм одоо өнөөдөр бид хоёрыг дор суугаад 2 дугаар бичнэ. Тиймгүүд одоо 2 дугаарын дараа бивл яаж чинь. Одоо бүрээ гоё дулаараад гойлоод авсандад харин тийм ээ тий. Харин тий. Эн чин нэг тийм эсвэл хоёлаа зүгээр наан нь болцчихъя л доо. Би одоо юунд явна? Оо тийш дээ нэр. 19 мөл. 18-нд явна. Хоёр дахьд яваад 27-нд ирнэ. Тийм 3 сартаа гэхдээ амжуул амжих юм байна тий. Тийм ээ. Ахаад нэг 2 дугаарын дараа юу нь бол одоо эн чин 18-нд ороод 25 4 сарын ихээр орох юм байна уу? Тийм ээ. Тэгэхээр 4 сарын ихээр явчаад влог нь бол жоохон удажиж орох те edit мэддэг зэрэг. 4 сарын дундуурч юм. Орох нь бит хоёрын юу. Тэгээд за тийм байна. За сонь сайхан юу байна да? Ямар ч гэсэн шинжилчээд ирсэн. Хөдөө явсан, гоё ийсэн. Надад нэг ажигласан 2 зүйл байла. Ярина гэд бүр нөөц төрөө бичээд. Нэг нь болсон чинь би амар инээдтэй нөгөө хөдөө замд нөгөө нэг подкастаа сонсоо явсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь өстө очиод би гал тогооноос салахгүй болохгүй. Тэгсэн чинь үнээрхтэй би бүр юу ч хийхгүй ясараад ирсэн заяа. Яасан гэсэн чинь одоо нөгөө имэн дээр ирээл золгож байгаа юм чи ингээд манай ах эгчнэр гэл бүгд ирж байгаа штэ. Тэгэнгүүт би чинь яг ингээд ах эгчнэртэйгээ харьцуулахад үнэн ажилгүй баг яага байхгүй юу? Үндэ ингээд галт хүлээл хөдөө чи ингээд галт хүлээл ингээд тоогоо өсөрн штэ. Тэгж мэгэж бол үндэ чадахгүй өөрийгөө амар өндрөөр үнсэн мэл. Тэгээд надаар үндэ намайг тоож юм хийлгээгүй. Тэгэл ах эгчнэр маань ч угаасаа ажилсгийг хэлэхүү тэгэл. Хий гэсэн сэтгэл нь байсан ч тэгээд болоогүй нэ. Тэгэл бодлоо яг наан нэгсээр галт харсан. Тэгэл яг хөдөө амьдардаг ах эгчнэрээр амар бахархсан. Ялангуяа өвөл. Тэгэл малаа хариулаад ялангуяа эмэгтэй хүмүүс бүр үнэхээр мундаг юм аа л гэж бодсон. Би бол өөрийгөө бүр хавтахчгүй мэн, чадахчгүй мэн гэж бодсон. За хоёр дахь нь. За нэг ямыг бүр яг баталлаа гэхгүй. Миний ингээд хамар шарах ингээд цэрх болгонд шархлаад ингээд битүүрээд байгаад байгаа байхгүй юу. Тэг ингээд заримдаа подкастаа сонссон ч гэсэн нэг юм уншаад байгаа юм шиг зарим нэг ганц 2 дугаар дээр. Тэгээд сая хөдөө шинэлдээд бараг 7-8 хонсон шүү дээ. Тэгсэн чинь ингээд яг ингээд хамраар агаар орж амьсгалж хамар онгорхой байгаагаа мэдэрлээ. За. Тэгэхээр яг хотод ингээд байгаа юм байна гэж би бодлоо. Тийм. Вау. Тэгээ одоо ч гэсэн ингээд ер нь л ингээд сая хөдөө явж ирээл гэрт ирээл хоноол өглөө нэгээ би битүүс ирж байгаа байхгүй ямар сайн. Тэгээ сая яг нэг 7-8 хоног үнэхээр агаар амьсгалах чинь юм билүү гэж бодож гайхлаа. Тэгээд боломж олдвол ойрхон төлөвлөж байгаа нэг хамраа үзүүлээ гэсэн бодолтой байна. Тийм тэгээ хамрын зураг авах хэрэгтэй. Дүүрч явсаар хагаад гэмрэт болж молдог гинэ. Тэгтээ юуны магаад үзүүлсэн нэр юм шиг л. Окей. Нэг тийм сонь сайхан те. Шинэлгээ гоё. Шинэлгээ гоё сайхан өргөн дэлгээр гоё дулаарсан байсан, хавар болцсон байсан. Очих замдаа төөрөөд. Тиймсэн тийм. Тас нэг 3 машин гарсан байхгүй. Тэнгүүт нөгөө өмнөх зон төвшөө явахдаа нөгөө Maps дээр юугаа бичсэн. Замаар рекорд хийсэн. Тэгээ хотоос хөдөлгсээр байтлаа орой гараад. Тэгсэн чинь нөгөө бид хинхэн зам идэхгүй нэг машин л зам идээсэн байхгүй. Тэг нөгөө дагаж явж исэн машин манд өөрөө төөрөөд. Йоо. Тэгсэн чинь төвшөө энэ уруу яваад энэ да. Нутгийн хүн байгаа шүү дээ. Тэнгүүт бид угаасаа л тэр хүнд итгэн. Тэнгүүт төвшөө намайг дагаа явчаач тээ. Тэг хинч төвшөөд итгэхгүй төвшөө бүр арайч тээ. Тэгсээр галт арсан шүү. Тэгээд гайгүй юу? Гайгүй. Тэгтээ нилээн төөрч. Тэгээ шүнчэн бүр эвгүй юм блий.
Тэгээ хэдий нөгөө maps ми дээр зам байгаа ч гэсэн хөдөөний зам чинь нөгөө шорон зам чи юу гинт ингээд явж хагаад одоо замгүй болох эсвэл одоо чалга малгach байд юм уу. Тийм. Тэгээд нөгөө шорон зам юм чинь хүн болгон нэг юм зам шинээр гаргаж явцсан байдэн шүү дээ өдөр. Тэрийг дагаж явж маваад. Харин тийм. Тэгээ хөдөө гой байж байгаад ирлээ. Мартин 8-аар баг ирсэн үү? Мартин 8-ны 7-нд шүн ирлүү. Тийм. Тэгээд 8-нд нь мартлаад гэснээс тэр талаараа андаад ярьсан. Таатай туулцгаад арай хэцүү байна. Намайг ойлгоор. Тэгээд тэр амар гоёсэн нөгөө Fat Cat дээр Минжин сурагч Маралжангой хоёрын нэг юм гоё ивент болж өнгөрсөн. Мини шоу, мини концерт гоё юм тий. Тэгээд бүр ёо Минжин сурагч чинь бүр ямар гоё ихч вэ гээл ингээл дурлаа л ингээл яж хаа нөгөө Fat Cat-ийн гэрэл чи өөр амар гоё штэ. Тэгэл амар хүрхэмс. Тэгэл ихчгэл хөшрөө доо гэж утсан штэ. Би Fat Cat дээр орж үзээгүй штэ гэдэг. Үгүй тийм үү? Орж үзээг. Орж үзье гэж нэг бодчихоо юм байна. Үзээч нэ за гоё штэ гэдэг. Тийм үү. Үзмээр юм байна. Зяг. За чамаар сайн сайхан. За надаар нөгөө нэг яг өмнөх дугаар дээр би амар завгүй байна гэл нөгөө цагаан сар мар гэл яриа. Тэгээд олигтой ч юм болсонгүй. Тэгэл завгүй байсаар агаал ажилласаар агаал таарлаа. Цагаан сараар тэгтээ амар гоё амарсан. Бүр ингээд яг яс амраад угаасаа цагаан сараар чи ингээд ажил хий гэсэн ч хийх хүн олдохгүй шүү дээ ажил. Тэгээ нөгөө холбоотой газрууд ч ажиллахгүй бид нар ч ажиллахгүй болохоор тэгээд тэр нь гоё тий. Яг яс амраад тэгэл яг цагаан сарын дараачаас ахиал бахан ажилтай байж байгаад. Одоо тэгээ нөгөө хоёр дахьад явах гээд байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө арт үлдчихэж байгаа ажил жоохон амар төвхтэй байна. Тэгж явах хэрэгтэй хэцүү шүү дээ. Харин тэгээд нэг юм явах нь гоё ирнэ. Дарамттай. Тийм дарамттай тэгээ баг яваагүй байсан ч зүгээр юм шиг санагдаж байна одоо л. Гэхдээ бас ингэж бодсон шүү дээ би. Одоо ингээд Жими, Бими болохоор ингээд нэг юм хүнд ингээд ажил даалгаж чаддгүй юм шиг байгаа. Заавал нэг юм өөртөө оролцож хүнээр ажил хийлгэж чаддгүй гэх юм уу. Тэр нь бас амар том сул тал байна. Харин үнэн. Тэгэл яг нөгөө байхгүй хооронд яах вүлээ гэдэг юм байхлаар л амар төвхтэй тэгээд. Бас амар эргэлзээтэй одоо болж болохгүй. Юу вэ сая бахан хоолцсон шүү дээ. Андаас яг нь хоолж өгсөн. Аричтэй ч юус. Байхгүй хооронд ингээд болчихлах л та. Тэгтэл нэг юм цаанаа санаа зэмнэлтэй жоохон тэр жоохон тийм байна. Тэгээс явахтаа догдолч байна. Тэгээ анх шинэ улс нээж байгаа шүү дээ. Би болохоор тэгээд тэрэндээ бас жоохон дэжгүй гойч байгаа ч юм шиг эсвэл ажиллаж байгаа. Бид одоо бид бүхэн влог үлээж байгаа шүү. Харин тийм ёо. Бүр дарамтлаад тэгээд авалж амлцсан тэгсэн байж байна. Тэгээд завгүй байла. Цагаан сараар амарлаа. Мартин 8-аар стояг гэртээ байла. Тийм. Тэгээд өөр сонин сайхан. Йоо тийм Мартаар бүр яг нэрнгэсэн эмэгтэйчүүд нэг тусгаар шин ч юм уу эсвэл нэг юм яг тийм vibe мэдрэгдээд идэм билээ ингээд годмаар явахаар тэгээд төвшөө бүр намайг ярьж авах гээд хүлээжсэн байхгүй тэгээд хүүхдийн зугийн тийм тэгснэ үнэхээр яг тийм болд юм байна шүү дээ. Өөсөө илтэд нөө эмгтээчүүд л хоорондоо амар шоудсан, амар гоё гарч орсон. Гутамжаар явж байгаа хүмүүсийн хөвчлэн эмгтээчүүд байж майсан баха. Мартин эмгтээ амар хөөрхөн байсан. Цагаа гарч гисэн яг гоёсэн тий. Тийм амар дулаахан маргааш нь хүдэрсэн. Тэгснээ цагаа гар гоё. Хүн нэг тийм 10 жилийн эсвэл 1 2 дугаар курсын охтууд амар хөөрхөн байсан. Ингээд гутамжинд харсан. Ингээд бөөндөө тэгэл хөөрхөн юм яриа л инээлтэл явал тэрийг нь ингээд харахаар яваа. Нэг юм өөрсдийн баяртай ах эмгтээчүүдийн гэж нэрлэгдсэн баяртай ах нь бас гоёлын тий. Тэр өдрөө амар гоё жаргалтай байж болтой. Би нөгөө Мартин 8-аар бас өөртөө цаг зарцуулаад нөгөө гоо сайхан ярьсан шүү дээ. Тийм. Тийм тийш чинь Мартин 8-д орсон. Тийм. Тэгээд яг за тэрийг яриад шахтай жоохон фейл гоо сайхан л толсон юм. Бид хоёр дурд авчихна амар хайплаадсэн тий. Энэ гоё газар бах гэд тэгсэн. Тэг яг нөгөө болцсон шиг бол байгаагүй. Тэгээд харин яг тэр өдөр тэг би тэр чинь ингээд амар уул нь бол амар гоё үйлчлэгээ аваад ингээд нэг юм гоё нэг л гоё цагийг өнгөрөөчин ингээл өөртөө ингээд бодцсон шүү дээ. Тиймээс би ингээд амар унаад гараад ирсэн байхгүй юу. Тэгээ би гэрлүүгээ алхах замдаа нэг юм өөртөө юм авъя гэж бодоод дэлгүүр орж морсон ч гэсэн нэг тийм цаллайлаа гэж бодоод тэгээд амар гэртээ амар ургуур орж ирээд тэгээд азаа яг ажилтайгаа гарах чийдэг. Азаа яг утсан чинь намайг гарах чийдээ. Тэгээ би гэж бодсноо шууд нөгөө тэр гоо сайхны газраас санал болгосон нөгөө хоёр юм авчаад байгаа шүү дээ.
Надад нэг хоёр баахан юм санал болгосноос би жаавс хоёрыг авсан юм аа. Үгүй гэж хэлж чадахгүй хоёрыг авсан ч шиг ёо. Тэгээд тэр хоёроо шидчихээд үдний шүүгэн дээр шидчихээд тэгээ би шууд одоо ингээ асууад байхгүй за яасан тэгээд юу болов молоо гэдэг би юу ч дуураагүй гарч ийн гэж бодонгот дуураад тэгээ би юугаа яачаад шидчихээд орондоо шууд ороод унтчихдаг байхгүй. Тэгээ би нэг унтаад нэг 2 цагийн дараас ирсэн чинь азаа ирсэн. Тэгсэн чинь зүгээр ажилтаа гэж хэлээ зүгээр л гарах чилээсэн юм лээ л дээ бэлэг авахгүй. Тэгээд амар хөрхөн гоё цэцэг барьсан. Бэлэг барьсан. Орж ирээд тэгээд тэр цэцгнээ амар бас хайплаад баярлаадсэн чинь тэр лили гэж цэцэг чинь нөгөө мууранд амар муу цэцэг байсан болж таараад. Тэгээ хүн тийж бичээг бол би бараг тэрийг дондохтой амар ойртхон байлгачихлаа хаасан баг. Харин тийм би бас яг стори хийгээ мэдчихсэн шүү дээ. Хүн над руу бичээд. Харин тэрийг сторич нь болж хийж утсан нэг хүн бичээс тэгээд яана гэж бодоод хайсан чинь нэрэл лили цэцэг бүүрний дутагдал үүсгдэг гэсэн. Мууранд шүү. Тийм мууранд тийм манайхан. Тийм. Мууртай хүмүүс ахын бат лили бити гэртээ тавиарэ. Тийм блэ. Идүүлдэ хэмжээс асуусан чинь идүүл асуудалтай. Тэгээ ойрхон удаан байвал асуудалтай. Тэрнээс хажууд нь байхад гайгүй л гэлтгсэн лээ. Гэтэл яагаад. Харин муурч амар сонин цэцэг идчихдэм билээ шүү дээ. Хин бүр рокийг тавьж. Локи бүр яг нэг юм ромашка идсэн мэд ингээд амар олон цэцэгтэй шүү дээ. Эзэн чинь улаан цав нэг нь ингээ байхгүй. Тэгээд иддэм байна. Тэр нөгөө нэг муурны цэцэг гэдэг нэг тустай байдаг та. Тэр учиртай баха. Тийм. Цэцгийн дуртай болохоор. Тэгээд азагаас Мартин амнаар болохоор нөө юу аваад би booster proven гэж яриадсан шүү дээ. Booster prophecy. Тэгээд тэр надад амар таалагдчихж байгаа. Би яг нөгөө тайлбар энтрийн уншсан чинь ингээд өдөр болгон тууштай хэрглэж ижил үр дүн гарах зүйл юм хэлээ л дээ. Тэгээд яг за гэж ойлгож уншснаа өдөр болгон тасралтгүй хэрглэж байгаа. Эсвэл. Тэгээ амар инээдтэй би ингээд нөө скин кэр юмудаа бүгдийг солисохгүй юу. Би чамаас 9-өөс ер нь за скин кэр би чи ингээд скин кэр бүтээгдэхүүн арьсыг өөрчлөн гэдэгт ер нь бол итгэдэггүй хүмүүс аахгүй. Зүгээр за нэг юм чийшүүлчих байгаа юм нарнаас хамгаалчих байгаа юм тэрнээсээ ингээд арьсыг гоё болгоод сэргээх тийм юм скин кэр талаа байхгүй гэж боддог. Тийм болохоор нөгөө гоо сайхан байхан гэдээ яваад идэгс байхгүй юу. Тэгээ нөгөө гоо сайхан фейлдчихэж байгаа шүү дээ. Тэгмэд би нөгөө скин кэрийн юмдыг бүгдийг солисохгүй. Тэгээд нөгөө гоо сайхнаас санал болгосон хоёр юм харин дэжгүй. Багадаа санагдаад. Тэгээ би ингээд нөгөө огт ингээд юм гараад яваадсан болохоор заримдаа ингээд цэвэрлэхгүй хайж маяал 2-3 өдөр тэгэл нэг усаар угааж мугачаа яваадсахгүй. Тэгээ тэр нөгөө booster props-наас хойш яг скин кэрийн хамдыг яг хэрэглээд booster pro-го хэрэглээдсэн чинь арьсныг л өөр шүү. Дэжгүй шүү. Тэгээд скин кэр бас байж болох юм байна гэж бодоод яваад. Тэгээ нөгөө төрс өдрөөр чиний өгсөн хоёр нөгөө өсний product аа штэ. Тэрийг аваач. Гал. Тийм гал. Би чиний сториноос өс чинь нэг л намраад байгаа шүү. Тэр нөгөө нэг юун дээр би ямар ч гэсэн маскыг угаах болгондоо яг угаахаасаа өмнө юун дээр 20 минут 20-30 минут байлгаж байгаа. Зөвхөн яг эндээс доошоо. Тэгээд яг угаахаар үсэнгээд яг араас нь амар гоё амар 20 минут амар нөлөөтэй байгааз. Тэгээд нөгөө тосын нь болохоор угаахаасаа өмнөөс хуухандаа түрхээд тэгээд угаасныхаа дараа өсмөсөө эндүүдгэж байгаа бол бас юундаа түрхээд үзүүртэй түрхээд тэгээ бүр ингээд нөгөө миний үс ингээд доотлон ширүүн болдог гэдсэн да. Тэр байхгүй болсон. Харин ер нь тэрийг аав хөөе. Яа өглөө. Тэр нөгөө брэндийнхаа нэрийг уншиж чадаагүй л байгаа шүү дээ. Гисүү ч юм уу зургийг оруулъя тий. Тийм тэрний угаасаа нөгөө TikTok-оор амар алдартай байдаг юм билээ шүү дээ. Тийм. Тэгээд тэрний маск өсний тос хоёрыг ав. Ашгүй шүү. Тийм ста гоё юмсан. Тэгээд үс айгу гоёлаад, арьс айгу гоёлаад байсан чинь яг нөгөө ажлын стресстэй байгаа ч гэсэн тэрэндээ гоё. Гоё стресстэй. Тийм гоё стресстэй яваад байгаа. Тийм тиймэрхүү сонин сайхан байна. Ашгүй дээ. Амар сонин зөв хүний хов ярээ. За өчтөр бодоноос тоглолоо. Өчтөр тоглолоо. За ямар ч гэсэн өчтөр тоглосон. За нөгөө хинтээ биш тэрний өмнөхийн бодносын тоглолтыг за үзсэхгүй би яваагүй. Тэгээд за нөгөө нэг юужи рүү орсон чинь ингээд яг суух игнэнд нөгөө хүмүүс суучдаг штэ. Тэгээ уртуур нь ингээд явдаг та. Тэгээд нөгөө за уртуур нь ороо цаашаа нь орчих гэсэн чинь нэг юм 2-3 ихч 2-3 ах хамт суусан байсан гэсэн. Тэгээд тэгсэн чинь нэг их чинь ороо тэр хооронд чинь би чиний бүсээ чинь
бариад үтчихье гэтгснээ Азагийн бүксийг илсэн гэсэн. Тэр яг юу вэ? Би бүр сонсчод Начи 3 сарын 8 байсан юм уу гэжнээс. Харин үгүй хаа. Би бүр сонсчод юу вэ? Энд ингэж хэрвээ эмэгтэй хүн тохиолдсон бол бүр ингэж амар бэлгийн дарамт өстэй. Бэлгийн дарамт ч одоо хүүс хамаагүй өстэй. Наа ч гэсэн бэлгийн дарамт чиглэл сонсогдож байна даа. Эрэгтэй хүнийг тийм болохоор ингэж Азаа бүр ингэж шоконд ороод юу гэж хэлэх юм мэдэхгүй. Тэг шууд суусан гэж байгаа байхгүй юу? Амар сонирн багаз. Яагаад хэлж байгаа юм бол яг нэг тийм амар галзуу гүшнэр байдаг те. Йоо. Хажууд нь Азагийн нэг тамгаар нэг залуучууд байсан нөхрөнлах гэдэг байгаа. Тэгээд нөхрийнхээ хажууд бүх сэлмээргүй ганц бээгчнэр байсан юм билгүү дээ гэж бодсон шин. Үнд тийм ямар онцгой юм дээ. Ямар онцгой байгаас те. Азаа гоё бүстэй бол би мэднэ. Тэгтээ танихгүй хүн тэгж илэх хэмжээнд бас арайч те. Тэгтээ одоо чамд тохиолдсон бол Азаа бүрийн галзуурсан юм шүү дээ. Яг тэр судал дээр тоглолтын өдөр хин суусан байна гэж очиж бүр явж өгч байгаа. Тэгээд амар сонирм байгаас те. Би энэ одоо энэ үйл явдалд хин ч юу ч хэлж чадаагүй. Ямар ч арга хэмжээ авах юмгүй. Яг яах юм цагдаа дээр очиод миний бүксийг илсэн ч гэж болохгүй тийм. Амар юу тэр ихч сонсдог бол байлаарай гэж сонсохгүй хаа. Тэр амар сонир гайхсан. Тийм үйл явдал бас л. Яа тийм амар гиснээс байд юм аа ёо. Шууд нүдэнд харагдчих тэгээд байхгүй. Наазаа тэгээ яасан юм. Азаа мэдгүй тэр үед Азагийн царайг би бүр яха төсөөлөхөөр амар инээдтэй байгаа. Йоо. Тэгээ ирчээд бүр тэгсэнгээ бодтоо. Тийчээрээ заа. UG-ийн суудлууд арай л амар ойрхон цай. Шахуу тий. Бүр үнэхээр яг төрүүлччээд суудал дээрээ суучих л гэдэг бодол төрөөдсөн. Тэгтээ амар гоё харагдаж байна нэ заа. Тийм үү? Аха, надад тэг зэнэгдэх юм. Тийм биз дээ. Гоё биз дээ. Зя. Тэгээд би бол нөгөө юундаар чамд өөр гоё сайхан тохиолдсон. За нүд сарья. Би өөр тохиолдоогүй ч гэсэн ярмар санагцсан хэдийн юмнуудаа битсэн байдаг юм. Яа энэ тэгтээ бүр хараач тий. Бүр нөөц болоод тахтай явах тий ганц сайхан ярих. Тэгээд нөгөө нэг уул нь нөгөө гадагшаа ялангуяа халуун орн руу явж байгаа тохиолдол нөгөө бэлтгэх юм амар их байдаг да. Аха. Амжтгүй ёо бүр. Яана одоо 18 гэдэг чинь юу юу бол. Нэвтгийн үүрээр баад байхгүй. 17 юм шүү тэгвэл тий. 10 одоо 17 18-00 өнгөрөөд 17-ны 00 тийм ээ. Тэгвэл 17-ны шөнийн 12 юм шүү дээ. Тэгвэл 18 биш 12 17 биш тий наач за. Тэгтэл бас ингэ нөө юмаа бэлдэж одоо маргааш би чийл ажил хийгээ фул суучих чаа. Тэнгууд нэгтгэд би юмаа бэлдэж амжих нь юу вэ бүтэнсэн дүү. Тийм. Тэр бас жоохон стресстүүлж байна. Ер нь энэ гадагшаа явалт намайг амар стресстүүлж эхлэе. Гэнэтхэн. Завгүйгээс гаргунд нь гарга очоод угаасаа энд байсан ч чи санаа зовно тий ажил хийн тэнд явсан ч санаа зовно тэгэхээр сайхан гоё явчаал. Харин тий одоо тэгэл яг нэгтгэд амар сандруу бахан юмаа бэлдээл тэгэл явна да. Би бол сүүл рүү ингэдэг болцсон байл ч тэгээд хиндээ бас ингээл яа топ нам би байхгүй ингээл яг байхгүй байгаагаар асуудал гарвал шийдвэрлэх хүн байхгүй гэжсэн аа. Гэхдээ тий асуудал гараал үсттэй сайндаа л ажлын 5 хоног штэ гэж бодод. Тэгээд хүмүүстэй үнэхээр ноцтой асуудал гарлаа эсвэл яла гэхэд одоо манай хариуцсан хүн ч юм уу тий манай захирал ирээд нэгтгэн шийдвэрлээд өгнө та гэд тэлчих гэдэг юмнууд л хийлчээд амар явдаг болчих. Ажлын 5 хоног байгаас тий гэж бодцаа юу. За тийм байна. Тэгээд бэлдэх юмд чинь худалдаа авалтын үйл одоо бикини ч юм уу очиод авчихгүй юу. Харин тийм ээ. Тэр гэхдээ бас би яг нөгөө шопинг хийж амжих бас хэсэгтэй эргэлзээл байна. Нөгөө байх хотод тий. Байх хот маань хэр шопинг хийх боломжтой юм. Тэгээд бас яг юм одоо хамт явж байгаа хүн маань болохоор яг нөгөө аяллаа туршлага байхгүй юм байна. Тэгээд би болохоор бас дандаа л нөгөө та хэдэд яаж явсаар агаад чи намайг санах нь нөгөө юу ахгүй. Яг ингээд мэп хараал юу ч ойлгохгүй шүү дээ. Одоо яг үндэ. Богд дуулгаа. Бараг таксигаа дуудаж чадах нь л юм болоод тэгээ нөгөө бас илүүцтэй хот мот руу явмааргүй байгаа юм. Тэнгуут бас ингээд тэнд очиж шопинг хийж чадах нь. Тэгээ ялцчихгүй нөгөө халууранд очиод өмсөх юм аавал ганц 2 юм аваад явчихвал зүгээр л хаа. Тэгээд бүр амжихгүй бол тэлнүүдээ нал явна да гэж бодож биш. Яан санаа зовгаачих юм. Харин тийм ээ. Би тэгээ 9-г явъя гэж зөндөө яасан. Тэгээ 9-гийн ажил амжихгүй л байсан. Харин тийм ээ. Тэгээд одоо яг
жилд яг 2 манайх нөгөө нэг амар оргил үрээд байхгүй ажлын. Нэг нь яг байгууллага өвлийн хугацаа захиалдаг, зуны хугацаа захиалдаг гэд одоо яг нөгөө нэмгийн зуны хугацаануудаа газар руу захиалах эхэлсэн манайх бас уулзж байна. Одоо чи яг тийм нөгөө юуны тим ажилтнуудын одоо юу амар юу болж байгаа сте тий. Сезон уусаа эхэлж байгаа тий. Харин тийм ээ. За тэгээд давгаах уу наан бахан азаагаас юмнуудаа чеклж аваад ингэрээ гэсэн юмнуудаа аваад явчихад гайгүй. Өдөр нөгөө зинлийн мэнли чинь юу юм уу? Зинли чинь байха болцсон юм шүү. Тийм үү? Тийм. Тэгтээ нэг юм өөр юу байдаг л гэсэн. Тэр үдэ юм. Ямарчсан локейшн хардаг тий. Нэг тим юмтай болоо явах. Харин тэгээд сайхан хідээ эйр таг аваад чамдамдаа игээд гар зүгэндээ игээд нөгөө нэг find my дээрээ бүх сайхан юмнуудаа аваад түүхтэй явуулж байгаа юм аашаа. Нас бид гүйтсэн юм ихтэй хүнийг те. За тэгээд би бас жоохон өөрөө айж байна. Гэхдээ яах вэ? Бэж угаахаа. Тэгээд яг ингэ бас явж исэн улс руугаа ингэ ганцаараа явцсан бол өөр хэрэг. Тийм ингэ шинэ улс болохоор бас жоохон айж лээ л та. Ямар улс юм? Ямар хэд юм бол гэж бодод. Тийм. За тийм байна. За тийм ямар ч байсан гоё влогтой ирээрээ. За тэгнэ. Хичээнэ. Ийм юм ярий гэж бодсон байна. Нөгөө нэг үзэх юмнууд амар их гарч байгаа юм шиг санагдаад. За. Тэднээс нэг багцлаад ойрд юу үзэж гин гэдэг юм ярих уу гэж бодсон байна. Минийх болохоор юу вэ? Нөгөө Netflix дээр нөгөө When Life Gives You Tangerine. За нэг тийм кино гараад байгаа юм шиг л. Үзээгүй. Юугийн тоглосон уу? Тийм ээ. Нөгөө Богон Маяо хоёрын. Тэгээд тэр чинь бүр оны өмнө нөгөө трейлер нь гарцсан 3 сард гарна гэжээс аахгүй. Тэр үед нь л хайплаад дисэн. Тэгээд гоё. Over hyped. Одоо яг нөгөө зүгээр спойлгүйгээр нэг юм ямар юуны тухай яг романтик кино юм шиг байна тэгэгүй юу? Тийм романтик кино. Гэхдээ одоо нөгөө нэг юм нөгөө Reflame 1988 метр ингээд амар хөөрхөн энгийн амьдралын талаар амар юм одоо наалтах үзэх юм. Нэг тийм хөөрхөн байдаг штэ. Найз нөхөд яг юм хайрыг амар олон талаас нь харуулсан. Тиймэрхүү мэдрэмж өгч магадгүй. Тэгэд амар дулаахан амар хөөрхөн кино. Тэг яаж жах 2 царайдаг хүн байх юм да. Тэгээд уйлаад л байдгийг. Тийм үү. Тэгээд хайрыг амар олон талаас нь харуулсан. Тэгээд би эхний анги дээр нь бүр ээж рүүгээ залах амаар санагдтал байсан. Тийм үү. Тийм. Тэг ер нь л ээжээ харийг нэрээ үнэхээр солонгосчууд уйлаад яа гүм үү чиний үсвэр. Тэгээд юу байсан байгаа байхгүй юу? Нөгөө одоо нөгөө солонгос сериалуудаас чинь Reflame 1998 IMDb дээр 9 оноотой хамгийн нэгт явдаг байгаа байхгүй юу? Гэхдээ эн чинь 2015 онд гарсан кино гэхэд 15 оноос хойш IMDb нь 9 гэдэг чинь амар сайн үзүүлэлт шүү дээ. Гэтэл сүүлийн үед гарч байгаа сериалууд бас 9 рүү ордог. Гэхдээ ингээд нөгөө жоох нэг жилээс их болоод ирэхээрээ буцаад IMDb нь унцдаг, 8 унцдаг ч юм уу те. Тэгээд одоогоор болохоор энэ цуврал 9.4-тэй явж илээ. Вау. Тийм. Тэгэхээр яг хуу хэсэг хугацааны дараа буурч магадгүй. Гэхдээ одоогоор бол 9.4 гэдэг бол бас амар юм шүү. Тэгээ хамгийн хэцүү нөгөө Монголд бас ингээд амар хайптайгаа болохоор юм нэг юугүй үзэх амар хэцүү байна. Спойлер дуулахгүй үзэх амар хэцүү байна. Эхний 4 анги нь гарцсан. Ингээд цувраад л орох юм бэлээ л дээ. Тэгээ өчигдөр нэг шинэ 2 анги орсон баг. Тэгээ тэрийг би үзэж амжаагүй спойлер дуулах гээд багахан зураг яваадах юм амар хэцүү. Тэгээд нөө нэг юу үед нь огт мэдгүй байж байгаа бүр дараа нь иймэрдүү киног үзүүлээс спойлдохгүй байх. Тийм. Тэгээ нөгөө орцныхан дараа үзчихвэл бас амархгүй юу гэнэ. Тийм. Гэтэл тэгэж хүлээлгэхгүй л юм шиг байна гэдэг байхгүй. Тэгээ чи үзээрэй. Тэгээд тэр нөгөө нэг TikTok, Instagram дээр татаж аваад нэслэгт дундуур үзчих. TikTok, Instagram дээр харин яваалсан тэр хоёрын зураг. Тэгээд нэг юм амар уйлуулдаг гэсэн мемнүүд яваалсан. Би драма үзээгүй амар удаж. Яг би ингээд амар сонио шинэ юм үзэж чаддгүй заяа. Шинэ юм үзүүл ингээд бүр ингээд юу яаж шинэ юм үздгээ би бол мэдэхгүй байна. Гэхдээ ингээд хуучин үзсэн шинэ юмыг тухайн яг цагт нь гарч ахт үзэж чаддгүй гэж үү? Тийм. Тэгээд нэг хугацааны дараа үздэг. Үзэхгүй ч юм. Ер нь ингээд одоо сүүлийн үед шинэ юм үзэж чадхаа хэлсэн байна. Ингээд дандаа өмнө нь үзчихсэн нэг бодлын ингээд нөгөө юм цагийн гарц юм үзчихвүдэ гэдэг амар яагаад гэдэг гэж магадгүй. Одоо би ингээд өмнө нь үзчихсэн киногоо гоёыг мэдчихэж байгаа учраас дахиад нэг 2 цаг зарцуулаад үзэхэд асуудал байхгүй. Ингээд нэг шинэ юм эхлүүлсэн чинь шал тэнэг кино байвал харин цаг гэдэг байдлаар ханддаг болсон юм байна. Шинэ драма ерөөсөө эхлүүллээгүй шүү дээ. Одоо би тэр нөгөө нэг хүндийн үргэлтийн дагнгийн бүгж уу шүү дээ. Тэрийг одоо баг 5 дахь эхлүүлж. Яа болооч тэ найзаа хизээний сериал вэ?
Тэгээд гэр мэдчлээ ингээд хуучин драмануудаа л үзээд байгаа. Наадаа чинь тэгвэл гоё ихлүүлээ да. Тийм гоё татаа авчих цаа. Нөгөө богум аюу хоёр л жанжан гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт богумыг Гуаншик гэдэг нэртэй байхгүй юу? Дүр нь болохоор тэгэнгүүт ингээд төгс найз залуу гин дүрийг харж байгаа. Тэгэнгүүт зарим хэсэг нь жоохон хэтрүүлэхтэй. Яг бодит амьдрал дээр тийм хүн эксист хийдэг нь одоо бас асуудалтай шүү дээ. Тийм учраас тэр хэсгүүд нэг жоохон ингэж магадгүй. Надад болохоор яг нөгөө ихний ангууд дээрх тэр нөгөө ээж хэсэг нь бүр ингээд төвшөө бүр гайхаад. Төвшөө юун дээрээ десктоп дээрээ Монголд үзээд би зурагтан дээр Netflix үзэж ойлаа. Төвшөө бүр гайхаад. Яа фаны. Тэгээд нөгөө нэг Солонгос сериал ярьсан дээр нөгөө Ким Сoo Hyun юг диспатчийг харсан уу? Яа, тэр бас юу юм болоод ах шиг байна. Тийм байлээ. Тийм нөгөө нэг видеонуудыг яг нэг Солонгост болж байгаа юмнуудыг Золбоо ТV амар гоё тайлбарлаж өгдөг юм шүү дээ. Тийм. Би харин яг ингээд нэг хаанаас яг юу болоод байгааг нэг хаанаас мэдх юм бол гээд амар хайгаад тэгээд өөр юун дээр YouTube дээр өөр одоо нөгөө англиар яриад байгаа хүмүүсийг үзээд байгаа байхгүй. Тэнгүүд өөр юмнууд яриад. Тэгээд заавал сайланд нийтэх хэрэгтэй юм бол гайхаад. Тийм. Би бас нөгөө ингээд баахан постууд яваад яг ингээд ойлгоод байгаа мó гэхээр юу болоод байгаа нь мэддэхгүй. Тэгээд сонирхолтой санагдаад. Тэгээд яасан чинь Золбоо ТV яг гоё тайлбарлаж өгд юм блэ. Тэр чинь өөрөө Солонгост байгаа хүмүүс чинь байгаа хүн ч бас өөрсдөө. Тэгээд яг юу болсон талаар амар юутай ярьсан мөлий. Дараа тэрийг үзэж. Тэр тэгээд одоо тэр залуу тэгээд ер нь худлаа олж авах шүү дээ. Тэгээ ажи залуу ТV үзсэн. Яг юу болсон гинэ гэдэг. Одоо за би санаж нь яах нь за буруу яриул мэдхгүй шүү. Тэгээд зүгээр Золбоо ТV-г үзээрэй. Тийм Золбоо ТV-г үзээрэй энийг үзэл. Тэгээ ингэсэн байгаа юм. Тэр охин маань 2 сарын 16-нд амиа оруулсан юм ба шүү дээ. Төрс өдрөөр нь. Тийм төрс өдрөөр нь. Тэгээд тэрнээс болоод ер нь хүмүүс юу болоод байгаа маа гэж анх шуурч эхэлсэн юм шиг байна. Ягаад Ким Сoo Hyun-ы төрс өдрөөр анх бүр жилийн өмнө ч лөө тэр хоёрыг нэг зураг задарсныг чи харж байсан уу? Ингээд эмхтэй ингээд байжсэн чи эрэгтэй хажуудал нэг юм үсгэж байгаа юм шиг ингээд хатар матраа наацсан нэг зураг анх ил болсон байхгүй юу. Тэгээ тэр зураг яагаад ил болсон бэ гэдгийг Золбоо ТV тайлбарлаж эхэлсэн. Тэгээ тэн нь болохоор ил болсон шалтгаан нь тэр охин чинь хэдэн онд жилээ өөрөө согтуу явж байгаад нэг осол гаргацаа тэрийг мэдсэн үү? Тэр охин согтуугаар жолоо ярьж байгаад нэг юм замын хажуу руу ингээд ороод хүмүүн дайраагүй л те ингээд нэг юм одоо тухайн гудамжныхаа одоо албан байгууллагуудын үйлчлэгээний байгууллагуудын тог могийг ингэж яадаг жижигхэн станцыг мөрөгцөн байгаа байхгүй цогтой явж байгаад тэгээ цухтаацсан. Тэгээ тэрнээсээ болоод өөрөө амар хэмжээний өрөнд орсон. Чи тэр үрийг таадаа. Одоо ингэж за манай хүүхдийн зуугийн газруудын тогийг даадаг нэг юм жижиг станц цас болоод 1 тэрбум 20 тэрбум. За тийм ээ. Ямар ч баримжааг өгсөглөө сая. 20 тэрбум вон нişтэй вон. Юу вэ? Вон ч одоо 4. 80 тэрбум юм уу? 3 юм болов уу? 2.1 хэд юм болов уу? За. Гэтэл ер нь 20 тэрбум вон. Доорош нэг 45 50 сая төгрөг байгаа хаа. Тэрнээсээ болоод тийм амар өрөнд орсон. Тэгээд нөгөө одоо осол гаргасан учраас ингээд кино минон тоглох тийм юм огт байхгүй. Тэгээд өөрөө ингээд согтуугаар барьсан гэдэг нь өөрөө амар том асуудал байсан биз. Тэгээ ер нь цусандах тийм алкоголын хэмжээ нь өндөр байсан гэсэн бас. Тэгээд тэр охин кинондооч тоглох байсан, элдвэн зэн ажил хийгээл чаавс өрөөдлөхгүй гүгээд исэн гэсэн. А тэгсэн чинь гол нь тэр охин одоо энэ Ким Сoo Hyun-ы уяалахтайгаа нийлж одоо байгуулсан Golden Medalist гэдэг юуны entertainment компани харьяа жүжигчин байсан маа таахгүй. Ким Сoo Hyun чинь өөрөө Golden Medalist гэдэг эйженситэй entertainment-тэй. Тэгээд тэр entertainment-та Ким Сoo Hyun-ыг оролцсон байсан гэсэн. Тэгээд оруулсан шалтгаан нь тухайн үед тэр хоёр үргэлждэг байсан. Тэр охиныг 15 тахад Ким Сoo Hyun 27 таа байхдаа үргэлжсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг үнэнс хэмдэхгүй Золбоо ТV хийж ярьжсэн. Тэгээд буханаас амар мохот. Тэр нь батлагдаагүй сүулт Ким Сoo Hyun-ы эйженсигээс болохоор 20-с 19-с 20 оны хооронд л үргэлжсэн гэдэг байгаа байхгүй. А Золбоо ТV-г олж мэдсэн мэдээлэлээс нь тэр хоёр бүр 6 жил үргэлжлэсэн. Харин тийм зэрэг тахтаа явсан захиа махаа гэж юмуд яваадсан. Тийм гутаад нөгөө юутай тэр охин чинь YG-гийн юу исэн юм бэ? Жүжигчин байсан юм байна. Тэгээ яг тэр нөгөө Golden Medalist-а байгуулж хахад нь YG-тэй тэр охины гэрээ дуусч явсан болохоор үерхдэг болохоор өөрийнхөө эйженси татаад оруулсан. Тэгсэн чинь тэр охин ингээд
Уул нь бол ингээд тосол мосол гаргаад янгууд entertainment-ууд нь ингээд нөгөө гэрээ одоо 20 тэрбум муу юм бол ягаад 20 тэрбум юм эн чинь ингээд дав заалтаад ингээд багсах ч юм уу боломж байх хэрэгтэй байтал бүр ингээд хаяад манай гэрээ дууссан гэдгийгсэн байхгүй юу. Тэгээ тэр охин гав ганцаараа нэг өхөн 20 тэрбум мууны өрөнд орсон. Гойнигтай нь тэр Ким Сохён гэдэг жүжигчин чамд ингээд 700 сая төгрөг зээлээ те одоо эйженсигээс. Тэгээд энэ зүгээр өгөөгүй зүгээр зээлсэн байгаа байхгүй юу. Тэгэн гутаа ингээд зээлээ жил гарan болсныхон дараа нэг хэдэн өмгөөлөгч 3 4 өмгөөлөгч өөр залхуулаад одоо энэ зээлээ өгөөч. Чамайг бараг жил гарan харлаа. Өгөхгүй бол ингээд яан манч гинү. Одоо шүүхтийн мөхтий гэсэн юм шиг. Тэгээ нөгөө охин ч бүр бөө юм болоод нөгөө Ким Сохён руугаа залгаж малхаад авахгүй. Тэгээ нэг мессеж явуулсан байсан. Агуулга нь болохоор ингээд би таны мөнгийг өгнө. Та ингээд би танд өгөхгүй гэж хэлээгүй штэ. Би ингээд аягүй хичээж байгаа өрөвдүүлэхгүй. Тэгээ та ахаад хугацаа өгч болох уу? Та миний амьдралыг ингээд авраач дэх үү? Гуйж ийна гэсэн мессеж явуулсан. Тэгээ нөгөө утас муцаа авахгүй болохоор нь тэр түрүүний яриадсан зургийг стори дийсэн юм билээ. Тэгээд тэрнээс нь болоод хүмүүс энэ хоёр чи юу вэ? Эрэгтэй мөн гэ бөө юм болсон чинь Ким Сохёныхны эйженсигээс үгүй энэ хоёр зүгээр маш сайн ах дүүс энэ төр гээд тийм динаа хийцэн. Тэгэл байж байгаа л ер нь тэр өрөндөө аль альныхаа өрөндөө амар шантраал амиа орлсон юм байна гэж ойлгосон шүү дээ. Ганцаараа 20 тэрбум муу яаж яах вэ тэр гэл. Тэгээ тэр охин эхлээд 25 он гараад 1 сард ч илүү амиа орлох гэж оролцсон гэсэн эхлээд. Тэгээд тэр үед нь ээж ихч хоёр нь болоод тэгээд тэрнээс хойш бүр 24/7-ыг тэр охиныхаа хажууд ээж ихч хоёр нь байж хагаад тэгээд нэг өдөр л алдсан юм шиг байлаа л. Тэгээд яатсан. Тэгээд одоо яг аль аль нь яг баталгаатай биш л юм гэж утсан. Хэдэн жил үргэж байгаа надад хүртэл тодорхойгүй. Үргэсэн нь бол ойлгомжтой юм шиг байна. Тэгээд хэр удаан үргэсэн. Тэгээд хэрвээ 27-тай хүн 15 настай охинд үргэсэн бол тэрээс жоохон эвгүй байгаа сте. 15 ч амар жоохон штэ. Тэгээд тийм л юм би залбаад юугээс ойлгосон. Тэгээд бүр дэлгэрүүлж үзмээр байвал тэрийг сонсвол зүгээр хаа амар ойлгомжтой ярьжсэн. Тэгээд хүмүүс угаасаа л Солонгосдоо энэ залуудаа угаасаа туслаа л гэлээ. Яа юугүй. Яа тэгээд би хиндээ ингэж ойлгохгүй. Ямар ч гэсэн нөгөө бага насны хүүхдтэй үргэлжлэх гэдэг нь асуудал болоод байгаа юм уу гэж ч бодох шиг. Тэгээд үзнэ нөгөө саяны тэр нөгөө голден медалист байлуу тэгж мэнгүүт нь тэр охин нь олимпийн тамирч юм. Алтан медальтай хүн байсан юм багтаа тэр гэж бодож байна. Тэнийг ч гэсэн шүү дээ. Oh my god. Тэгээ би одоо тэгж ойлгох гэж ярьсан бол яана. Йоо тийм тий. Зүгээр одоо хоромхон зургийн алтаа байгаа тэр бол бүр ёо. Тэр нь тэгээд тийм станц таарахгүй зэний хашлаг таарчихгүй яав та. Гимээр амар хавьж бодож болохгүй аахгүй бас зүгээр л согтуугаар жолоо ирсэн юм бас тийм ээ. Тэгээд яг ингээд одоо Солонгос одод ингээд нөгөө нэг юуныхаа амар хейт ч юм уу эсвэл өрөнд орсон морсон энэ асуудлаас болоод амиа орлох асуудал бас жоохон хэцүү юм аа тий. Тийм тий. Нүдэн дээр л. За тэгээд Солонгосчууд өөрсдөө ч бас нөгөө нэг одоо cancel culture нь бүр амар юм. Амиа хоролтол нь авдаг үстэй тий. Тэгтээ нөгөө нэг unfollow entry-ийн cancel culture нь гэсэн амар сайн юм гэж харсан шүү дээ. Тэр Ким Сохён ч намайг дөнгөж харахад 21.1-ээс ахгүй. Одоо амар багассан. Тэгээ ер нь хүмүүс ингээд айл ал талтай амар сайн cancel culture хийдэг. Гэхдээ амар toxic байгаа сте бас. Cancel culture нь амар toxic. Амиа хорлолно гэдэг ч юм уу сте. Хүнд тэгээ нөгөө алтаагаа ухаарад алга болох бас сонголт үлдээхгүй байх гэхэр ч юм бас энэ бас зүгээр ингээд таг болчих болно шүү дээ. Тих сонголт үлдээхгүй байх. Тэр салбартаа өргөжлүүлж ажиллахгүй, дэлгэцээр гарахгүй ч гэдэг юм уу тий. Тэгээ зүгээр өөр ажил мэржил сонгоод амар 50 амжилт ажил зүгээр тийм юмс амьдрах боломж олохгүй гэдэг нь өөр амар байхгүй тий. Тийм. Тэр охин дээл янз бүрийн ажил хийгээл чавс өрөө төлөх гэж оролцсон л юм шүү. Бага насныхаа дүрэн бүр амар гой хүүхэн тоглож байсан охин байлээ шүү дээ. Яг нөгөө багийнхан зургийг хараад таньсан шүү дээ. Тийм юм билээ. Гэтэ бас Залбаа ТV-гийн баримт нь юу байсан юм бол те бас өөр юмнаас харж үзье тий. Тэг гоё яг нөгөө Солонгосын албаасны юмнуудаас цаа чинь хардаг байлгүй гэж би бодсон шүү. Тийм болохоор үзэхэд айгу сонирхолтой юм билээ. Өөрөө бас айгу тийм гоё ярьдаг юм билээ шүү. Тийм юм. Би нөгөө Мартин 8-аар амар хөөрхөн Мартин 8-аар Univision дээр яг нөгөө нэг Мартин 8-аар үзэх кинонууд гэдэг юм лист гарч ирсэн. Амар хөөрхөн кинонууд олж үзээд 3 төрлийн кино яг юм октоодыг
яасан нэг юм хөргөн охтуудын тинейжер үеийн тулгардаг юмнуудыг харуулсан кинонд амар их байд юм л. Үгүй тийм кинонуудыг охтууд эмэгтэйчүүд үзэл амар хөргөн санагцсан. Наахны юм ирэх асуудал охтууд болохонд ямар одоо өөр нөлөөлдөг вэ энэ төр гэдэг юм кинонд гарч байгаа байхгүй. Амар сонирхолтой. Тэгээ зарим нь бүр ингээд нэг 4 охины тухай кино байхгүй юу? Найзууд. Тэгээ нэг найз нь болохоор ингээд нэг юм эмэгтэй хүн болох амар хүсэл мөрөөдөлтэй. Хурдан биенийхээ амийг ирээл хөхөө ургуулаад ингээд хурдан ингээд төсгөдөө хотломсод явах сонирхолтой. А нөгөө гурав нь болохоор жоохон даруухан. Тэгээ нэг тийм мэдгүй байхад нь тэр нөгөө амар хүсэл мөрөөдөлтэй найз нь хөхөө хурдан томруулъя. Хурдан юм хариулъя. Тэгээ бүр хөхний тусгал ингэж хийж амар инээстэй тийм. Тэгтээ яг нэг тийм хүүхэд ихэд хүүхэд биш. За тинейжер л үе юм байна л та нэг юм том эмэгтэй хүн бол биш. Тэр үед амар инээдтэй бүр ёо. Тийм үеэ ирээд санахсан ч бас аюу хөрх юм л шүү дээ. Тийм ээ. Тиймэрхүү тэр инновашны багц дуусаг бол үзүүлэх хөрхэн гоё кинонууд байна лээ. Би бахан тиймэрхүү кинонууд бас амралтаар үзсэн. Тэгээд би юу үзсэн юм байхгүй мэн. Тэгээ нөгөө Тэнгисийн эргийг сая тийштэй хайрт ихлүүллээ шүү дээ. Хойлоо Тэнгисийн эргийг юу н үзээд ярина гэж байх уу? Би яггүй. Харин монгол хүмүүс цохаар юу гэдэг тэгээд нэг юм яг нөгөө юу шигээ одоо инферно шигээ ингээд шудрах хэлж чадахгүй байх. Аха. Би нэг аюу хөөрх юм болсон байхгүй юу? Яа гүмөн чи намайг бүр яг чиний яг энэ хамт дээр яг нэг харин наач л бүр иргэнэлээ алхахны. Мбала. Би нэг юм юу болоо хоёр нэг гоё пост харсан байхгүй юу? Хүн ингээд нөгөө амьдралын баланс гэдэг амар чухал штэ. Ер нь өдөртмийн амьдралын баланс амар чухал. Хүн ингээд нэг юм руу хит төвлөрөх юм бол баланс алдагдаад хүн өөрөө mentally physically амар тийм юу яана. Одоо жоохон дороотно гэдэг дороотох маягтай болно. Тэгэхээр баланстай амьдрах чухал гээд. Тэгээ хүн ер нь ямар баланстай амьдрал амар зүгээр идэг вэ гэдэг зүгээр нэг пост байхгүй юу? Тэнгууд ингээд 8 нэмэх 8 нэмэх 8 8 3-8-ийн 4 юм байна заяа. За. Тэгээ энэ нь болохоор нөгөө өөрийнхөө амьдралын 24 цагийг good баланстай байхын тулд 3-8-ийн 4-ийг баримтлаарай гэдэг. Тэнгууд 8 цаг нь болохоор одоо hard work. Яг бүр 8 цаг төвлөрч нэг юм дээр ажиллах. 8 цаг нь болохоор good sleep. Унтах. Тэгээд нөгөө 8 цаг нь болохоор 3 юм хуваагдаж байгаа юм байна. 3F, 3H, 3S гэдэг юмд 8 цагаа хувааж амьдрах гинэ. 3 юм F нь болохоор гэр бүл найз нөхөд ихтгэл үнэмшил. 3H нь болохоор эрүүл мэнд, өөртөө анхаарах анхаарал, хобби. 3S нь хэнийг нь туслах, инээх, одоо өөрийнхөө яг нэм дотоод хүндээ анхаарах гэд. Ингэж амьдрал их зөв баланстай байдаг гэд биччихээс ахгүй. Тэгэд яг энэний араас амар сонирхолтой юм болж аваад одоо ингэ нөө чи икигай гэж сонсч байсан. Сонсч байсан. Икигай чинь болохоор нөгөө одоо Японы одоо за энийг би дараа нь гоё ярьж өгөх юм байна. Да. Энийг би ингээд амар уншиж азаатай шүнжин ярьчаад. Гэтэ юу нэг юм болцсон байгаа ч нэг юм. Нэг юм одоо кино үзээд ч юм амар нэг юм ойлгоол ч юм уу ингэснэ. Эсвэл нэг юм хайлайт хиймээр нэг юм өгүүлбэр үг мөг ингэ бодчихдаг шүү дээ. Тэнгүү тэрийгэ дараа нь ингээд хүнд ярих гэхээр харин тийм. За гээд амарсан энийг би азаа битүү шүнжин ингээд энэ поста яриад амар ойлгоол алж ийн гэж яриадсан байхгүй тэгсэн чи одоо бүр зүгээр сандаа нөөц бичгэвдээ. Ганц description ч хийж чадахгүй нь ёо яриач. За баярлалаа. Тэгээ аюу гоё юм байсан юм аа болно. Тийм. Тэрийг гэхдээ яг нэг гоё азаа амир инээстэй тэгээд захгүй юу. Үгүй над чи хоёлаа л биш бүр хүнд хуваалцах хэрэггүй юм байна. Тэгээ үгүй энэ чинь подкастн дээр ярьж өгнө гэж тэгсэн чи. Хэдэн минут өөр юм сайхан. Болохоор байна. За. Сэлэрэд идэв. Үгүй болохоор ингэдэг үг ягаад тийм ээ одоо мем болцсон юм чи яах вэ тий. Болон зүгээр л үг штэ тий. Болохоор л үг штэ. Нэр ингэж бодсон байна би. Сайн нэг ажлын яг нөгөө юу сизнэл рүү ихлээ жоохон ачаалтаа гэдгсэн штэ. Тэгсэн чинь би ингээд өмнө нь ингээд амар юм ажлаас халшраад ингээд
уг ингээл захиалга ихтэй мөнгө ихтэй л байвал борлуулалт сайтай л байвал надтай л сайн шүү дээ. Тэгтээ тэр үе болгондоо ингээл хавсраал ингээл лээдэг гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд амар сонь сая март өнгөрөөгөөд 3 сарын 10-наас ажилд орсон. Тэгсэн чинь нэг юм алаад үгүй гэсэн нэг юм ингээд цээжэнд байгаад амар сонь. Тэгснээ би энэ мэдрэмжийг аваагүй ямар удаа вэ гэж бодсон амар тэрэндээ догтлж моглоод үү ажил дээр бүр стааж вэ гэж ингээд. Тэгээд тийм ойр дэрсээ тгийг юм билээ. Би харин чамаа ингээд амар аз жаргалтай ажиллаад байгааг амар анзаараад байгаа юм шиг санагдсан нэрээ. Тийм. Ингээд ер нь ингээд өмнө нь уулзах болгонд Есөгийн ажлын ямраа нэгэн одоо асуудлыг сонсдог байхгүй яг нөө detail асуудал биш ч гэсэн ер нь хэцүү байна өө гэд байждаг. Тэгээ тэр нас ингээд яг нөө хэцүү байгаа юм чи мэдрэгдэн л тээ. Тэгээ одоо болохоор ингээд нэг юм юу тэндээсээ нэг юм нэг амар одоо тэрийг хүн дээр хүлээж авахгүй байгаа юм шиг ингээд гоё хандл хийгээд яваад байгаа юм шиг санагдав. Харин тийм тэгээ би бодсон чинь одоо эхний 2 жил болохоор би одоо манайх ингээд 3 гаруй жил болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт эхний 2 жил би ингээд нөгөө нэг бизнесмен шинэ болохоор ингээд нөгөө захиалагч нараа харилцагч нараа ингээд сурах гал ингээд юм бэлтгэх хийх юм амар ихтэй. Тэрэндээ ингээд зовоодсэн юм шиг байна. Тэнгүүд одоо ингээд бодсон ч ингээд бүх юм маань бэлэн. Каталог маань яаж гардгүү. Тэнгүүд ингээд хүмүүс манад ингээд захиалга өгөө сурцсан. Тэнгүүд бараг дуудлага муудлага хийхгүй шууд мэйлээр эсвэл чатаар бичээд өмнө нь авч исэн энэ хувцаа гэж мэгээд нэг юм захиалга авахд хүртэл ямар амар бодлоо. Тэнгүүд яг нөгөө би яг хэцүү үед авсан юм шүү гэдэг бодолт гинт төрөөд тэгээд нэг юм амар одоо тэгс дараагийн подкаст хэцүү байна. Хэцүү сууж ах үү те. Нэг юм алаад үе гэсэн л ой мэдрэмж төрсөн. Ямар ч заарлуулчихгүй байлгүй те гэж найдаж байна. Тийм мэдрэмж авах гоё те. Тийм сайн сайхан байна. Тэгээд бас нэг юм байна. Би энэ жил нөгөө нэг ойлоо нэг resolution бичсэн шүү дээ. Тэрэн дундаа нэг юм бодож байгаа тэрийг ярих амарцсан лээ. Би энэ жил яг нөгөө нэг хавар нөгөө марафон болдог шүү дээ. Тэнд гүйж үзмээр. 10 км. Вау. Юу яагаад? Би төвшөө дээр өмнө нь анх амьдэрсэн жилээ 5 км-д гүү гэж бүртгүүлээд өмнөх шөнө нь ажиллаж хоноод унтчихсан байхгүй. Гүүх өдрөө. Тэгээ би ер нь гүүх туртай юм шиг байна. Тэгтээ гүүж үзээгүй. Юу харин тий. Би чамаа гүүж хахыг бол хизээч харж байгаагүй. Харин тий. Тэгээд яг гүүж үзье гэж бодож байна. Яагаад тэгж утсан? Гүүх туртай маань гэж. Мэдгүй зүгээр л ингэж гой санагдаад байна гэж. Тэгээд нөгөө нэг машингүй өдөр болоод марафон болдог штэ тэрүүгээр гүйж үзье гэж бодоод гинт гүөх юм бол угаасаа бахардаад өгнө. Тэгэхээр наан нэг сайхан бэлтгэл хийж байгаад гүн гэж бодож байна. За маш сонирхолтой. Гэхдээ бас тэр марафонда зүгээр баг километрт нь ч гүйж болох юм шүү те. Тийм 5 ч гүйж болно хамгийн бага нь 5. Тийм үү. Тэгээд анх гүйж байгаа хүмүүст бол 5 бас сурцдаг л гэж хэлээл те. Бүр ингэж самтагддаг гэсэн. Вау. 5 км чинь системийн хол юм байна. Тэгээ би бүр аравтгүй гэж бодож байгаа. Тэгээ тэр яг нэг гүүж орж ирээд хидэд орж ирэх нь хамаа байхгүй шүү дээ марафон ч. Замаа дуусгаж байгаа нь амар чухал. Яг тэр бариа руу орох мэдрэмжийг мэдэрч үзмээр байна. Маш сонирхолтой. Би бол гүүхээ амар турку. Сто турку. Амар сонио ингээд гүүхээр ингээд хүүх ингээд ингээд амар хэцүү байд шүү дээ. Би том хүүхдээ бол биш л дээ. Биш шүү дээ. Тэгсэн чи бас хүүхдээ шүү дээ. Хүүхлээ. Надад бүр хизээш мэдэрч байгаагүй цовлог байдаг бас. Би нэрээсээ том хүүхдээ бол биш. Тэгтээ л тэрийг мэдрэгдээд тийм болохоор амар дургу. Сайн өвдөл байгаа юм шиг. Тийм нэрээ. 10 жил тахад найзууд бас ингээд тэр шилтганаас болоод би тамиртаа ордгоо ээжлээ. Тийм үү. Тийм За юу чирч. За тийм байна. Намайг дэмжээрэй. Би 10 км-т гүнэ. Дэмж чинь сонирхолтой юм. Чи тэгээд наан яаж одоо нөгөө гүйлтийн зам ам дээр гүдэг мүдэг эсвэл нөгөө амьсаага задлах тийм амьсаага задлах нь л чухал юм байна гэж би бодсон. Тэгэхээр болохоос нь ядаж нэг 14 хоногийн өмнө эхлээд ууланд гарыг тэгээ чадварлыг нөгөө хүрээлэн жоохон гүйж мүдэг бол ил гэж бодсон шүү дээ. Яана чадах нь. Хизээ одоо 5 сард болдог лүү тий. Тийм 4-5 сард л болдог санагдах юм. Тийм байна. Гой зорилго байна. Ийм ойрын зорилгууд бас гоё шүү. Ингээд хугацаанд цаанаасаа идэг зорилгууд. Тэг би ингээд яг
нэг удаа бүр бүртгүүлсэн байгаа байхгүй бодоол яваад байдаг ер нь одоо бодсон нэг 2 3 жил бодсон ер нь ямар ч үйлдэл хийгээгүй гэж бодоод тэгээ энэ жил бүр ингээд зориуд подкаст нэрээ яриад хүнд ингээд ярьчаар за хийхгүй болохгүй дээ гэдэг мэдрэмж төрдөг дөө тийх байх гэж бодоод ярьлаа. Нөгөө нэг тийм марафон интер гүзэн хүмүүс чинь тэгэл ер нь гүдэг болчихсон юм лээ шүү дээ марафонууд тий. Өдөр хүмүүс уус давнаж гүйж мөт юм билээ шүү дээ марафончд ч жаа. Вау. Тийм билээ. Нэрээ тэр нөгөө нэг яг бариагаад дуусгаад орж ирэх мэдрэмж нь гоёлах бодглохлоор тий. Тэгээд ингээд нөгөө марафонд гүйдэг настай хүмүүсийг харахаар бүр ингээд амар чирэг амар юм одоо ямар бий гэдэг вүлээ тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр гүйлтэнд айгуу учир байна гэж би бодсон юм. Ааха. Тийм байна. Өстой бодож байгаагүй. Чиний ойрын гүүхээс гадна ойрын нөгөө би мэйндээ яаж анхаарч байна да. Би одоо эрүүл юуны зорилго би бялдрын. Тийм би бялдрын зорилго юу вэ да? As you can see. За вэж штэ ингээл. Яа. Гой тасгал масгалын план байна уу? Байхгүй нөгөө гэрэл гээ нөгөө эмхтэйгийн юунд нэг сар явсан тэгээд өргөжлүүлж чадаагүй л байна. Өөрөөсөө зориулсан юм алга. Тэгээ одоо зүгээр гүйлээ гэж бодож байна. Зөв. Гүүгч тэгээ нөгөө олон юм ихгүй амар юм шүү. Тийм тий. Гүүгэл болоо. Тэгээ бас юм хийсэн. Нөгөө нэг юм амар стресс тайлах юм шиг санагдсан. Алхах гоё. Би бол алхах дуртай. Тийм тий. Тийм. Алхах нөгөө фитнесийн зал маланд зүгээр алхах нь гоё санагдаад тий. Зүгээр зүгээр гудамжинд алхах амар гоё. Чи нэ хуудлын цэцэрлэг түрээлээ. Чи алхач биггүй. Цэцэрлэг түрээлээ амар хол байна юу вэ? Тийм. Гэрээс тэг би гайхаад идчихгүй. Цэцэрлэг түрээлэн рүү машинтаа очисноо. Тэндээ гүчээд машинтаа буцаад эсвэл цэцэрлэг түрээлэн гэр хоёрын хооронд алхаснаа тэнд очиж ахиж гүүн. Тэгэхээр ер нь логик хувьд амар сонио. Тэгэхээр зүгээр би гэрийн хажуудлын сургуулийн арын талбай байдал алхаж гүйвэл арайд ирэх. За тийм бүр амар гүөх дургуйтай шалтгаан гарах. Энэ дугаар ороод тэрний дараагийн дугаараа бит хоёр үргэлжлүүлж бичээд тэгээ намайг ирэхээр бичээд тэгээд өнгөрсөн юун дээр бит хоёр нэг өнжцөө тий харин соорэ 2 өнжчлөө шүү тий. Харин уулын тэр нөгөө 2 дугаар бичээд цацаад байсан их гоёсэн тэгээ болоод тэг яалтчихгүй бас ажил байгаад байгаа болохоор тэг тэр нөгөө өмнөх юун дээр алдчихсан шүү дээ нөгөө файл устгадаг дээ. Тэр жоо хоёрыг бичсэн байхгүй. Тэгээ тэр устгааг байсан бишээ би микээ шалгацсан байсан бол хоёлаа ингээд тасалдахгүй 2 дугаар оруулах байсан юм байла. Тийм байна. Зүгээр дээ нэстэ. Зүгээр дээ. За тэгээд энэ удаагийнхаа дуусгая. Заримдаас юм богинохон дугаар ихтэйчгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд бас яг юу болгож өнөрөө чи юу яах чи нөгөө MB таяа үзэж амжсан уу? Үзээгүй. Та мартчих. Тэрийг нэрээ үзчихье. Чамайг ирэхээр ер нь нэг юун дээр яриад хүү. Тэр амар сонирхолтой юм лээ. Тэгээ би тэгвэл нөгөө Таиландд үзчихье дэрээ. За тэг. Гайгүй чөлөөтэй юм чи. Нөгөө нэг Q&A дээр хүн MBTI асуусан байсан байхгүй юу? Тэгээ би тэр оройн MBTI-г үзээд тэгээд MBTI-ийн хариунаас гадна нөгөө нэг MBTI date ID ч юм уу нэг юм. Тийм гэсэнтэй нэрээ. Ямар болцоо таалагддаг. Тим MBTI-тай хүний хэрхэн ярих уу гэдэг юмнууд амар сонирхолтой юм л. Тэгээ минийхтэй амар матч хийгээдсэн болохоор бүр сонирхолтой. Тийм ээ. Юу яа гэж утсан юм бэ? Юун дээр өнгөрсөн дугаар дээр асуулт хариултаа явуулсан да. Тэгэнгუთ тэн дээр нөх холын харилцааны тал дээр гоё стори байвал, амжилттай стори байвал үлдээгээрэй гэсэн. Тэгээд зарим хүмүүс комментор бичсэн байсныг бас уншиж үгэй гэж бодоод. За танилцаа удахгүй удаагүй байхдаа нүгэд хоол цай харилцаанд 14 цагийн зөрүүтэй газар тусдаа 5 жил байгаад жилдээ 2-3 удаа ирж очин уулзаж байгаад одоо гэрлэлтэд батлуулаад хурмаа хийгээд хамтдаа сайхан 4 дахь жилдээ амьдарч байгаа хүмүүсээ наа. Хоёр хүн хоёулаа хичээгээд болгоё бүтээ гэвэл болох л зүйл шүү. Заавал салж бүтлгүйддэг харилцаа бас биш шүү гэсэн байна. Үнэ хоёр талаас нэрээ яг л болгоно гэвэл тийм тий. Асуудал байна уу тий? Тийм байх шүү нэрээ. Хоёулаа гэж би бас арай л нэг хитрхи өөрийнхөө одоо нөгөө туулцсан юм дээр дүгнээд Тэг өрөөсгөл ус ирсэн байна. Тийм ээ. Холын зай харилцаа яг бүтээгүйч гэсэн даваад гарсан хүний хувьд үнэхээр бүтээн болгоно гэд хайр нь байдаг болохоор
зүйл байна лээ. 8 сар холын зайд цагийн зөрүүтэй байсан да. Жижиг хэрүүл гарахад маш хурдан ярилцаад болчдөг. Харин том хэрүүл болоход төвчөхгүй болдог юм байна лээ. Би бидээ итгэл бол number 1 нэг зүйл байдаг та. Буцаж ирэх хугацаа нь тодорхой үед бол буцаад ирэндэ гэдэг бодол байхаар улам хүлээж зоригтой байдаг юм шиг санагдсан. Гэхдээ салсан ч гэсэн түр хугацаанд буцаад ирэхэд нь уулзаад ярилцаад сайхан байсан да. Жаахан гонилчглаа гинэ. Амар юу төвхин гинт сануулсан. Харин тийм юм байна. Ер нь л болгоно гэж байгаа тохиолдолд гол нь хоёулаа тий. Тийм хин аль нь. Харин яг нэг хүн нь хитрхи болно гэж боддоод нөгөө хүн за явуулчих яг ч хүнийг одоо contribute нэмэр баг байх юм бол амар хэцүү байхгүй. Тэгэхээр хоёулаа юм. Хоёр хүний нөгөө төсөөлж байгаа нэг зориг зүйл нэг цэгт байвал ер нь амар боломжтой тий. Зарим нэг асуулт ирсэн байгааг уншиж тийм үү? Тийм ээ, энэ комментиг уншаад үгүй. Жохон эдит хийгээд ярьж байгаа юмныхаа постэр юм уу? Жохон хэсгүүдээс нь оруулаад өгвөл ямархуу юм яриад байгаагийн талаар төсөөлөл буух гээд байх юм а гэсэн мөлий. Харин тийм ээ, би нөгөө бас тийж бодсон юм а. Кино ярьсан мессежтэй төгсгөлд. Тэгээ нөгөө хүмүүс тэрийг постерыг харуулсан бол нь ойлгомжтой лээсэн байлээ л дээ. Хэрэв хоёул эдитэн дээр чадахгүй бол ядаж нөгөө ярьж байгаа юм арай дэлгэрэнгүй гэх юм уу тайлбарлах үзлээ. Би тэрийг нөгөө өөрөө мэддэг болохоор бусад хүн мэддэг юм шиг ярьсан лээ л дээ. Харин тийм ээ, тэрийг бас ярьж өгнө. Гэтэ уг нь подкаст гэдэг. Харин уул нь л тийж бодсон. Гэтэ яг хүмүүс юу ярьч үгээд дэлгэц рүүгээ нэг хараад яадаг юм бэ л дээ. Нэрийг бас ингэдэж шүү дээ. Миний нэг сонсдог хөрх их чинь ингэтий нөгөө ярьж байхдаа хэрвээ тэрнтэй холбоотой зураг мураг одоо дүрс гаргахаараа л юм нөгөө ая хүчтэй дан гэд тэг сонсогчд нь дан гэдэг сонсогод энэ дээр юм гарах юм байна гэд уцаардаг. Филос тэрийг туршиж үзтээ. Тийм ээ. За та хоёр бүр яг найз шиг санагддаг болчихжээ. Гой ээлдэг ярилцаж өөрийнхөө бодлыг үнэнгээр нь хэлдэг нь мэдрэгддэг болохоор үздэг шүү. Одоо бүр шундалтаад илүү ойроор бичлэг оруулах гоё байна. 9-өөс асуух юм байна. Би батхтай сандарчлаа. Би батхтай тэмцэж яваа тэмцэгч юм аа. Би нэг бичлэгээс нь pimple patch шиг мөртлөө шингэн тэгснээ дээр нь мейкапа хийчих болдог гэд үзэж байсан. Бараг л бүх бичлэгийг нь үзсэн тэр бичлэгээ олдоггүй. Тэр ямар брендийн юу байсан юм бэ? Сүүлдээ влог биш байсан бах та гэд IG бас үзлээ. OMG. Сүүлдээ шантраад шууд биччихлээ. Хариулаад өгвөл бүр маш их баярлан шүү гэсэн. Юу байсан? Наа ч андуурсан баха. Би ерөөсөө тийм шингэн pimple patch бүр амьдралдаа хэрэглэж үзээгүй. Тийм үү? Баттай. Pimple patch-ыг мөртлөө шингэн. Харин тийм. Тэгснэ дээр нь мейкапа хийчих болдог зүйл. Андуурсан юм болов чамаас андуурна гэж баймаргүй. Эсвэл pimple patch биш байсан юм шүү. Өөр зорилготой юм байсан болов. Шингэн тэгээд баттах гарсан үед батгаа дараа дээр нь мейкап хийж болдог гэсэн юм байна. Хүч тийм олвол хэлээч харин. Ямар праймер мартахаар юу биш үү штэ. Хөдөлгөөн биш үү штэ. Праймер ч одоо нэг батга дараад хаан цааш юм. Тийм нөгөө өө дарагч ихээр бас биш юм байна те. Юу исэн юм бол тоо. Би зүгээр нөгөө наадаг л pimple patch хэрэгжилжсэн. Тэгээд нэг юм odd mod smile нөгөө зурагтай pimple patch хэрэгжилжсэн. Тэрийг хүмүүс нэг хийдэд асуугаад хэлжсэн. Андуурсан баха. Би бол тэгж бодож байна. Заримдаа нөгөө комментийн асуудлуудад хариулж ивэл зүгээр юм л. Окей. Хоёулынх нь ер нь подкастын маань дундаж үзэлт 10,000. Вау. Болсон байлээ шүү. Надад бүр амар ихсэн гэж байгаа шүү дээ. 10,000 хүн юмс би болохоор ингээ подкастыг хүн эхлэлээс нь дуусах хүртэл сонсох тохиолдол хамгийн их байдаг гэж бодоод байгаа хгүй юу. Тийм нэг views rate нэмэр өндөр контент нэг шүү дээ. Тийм гот 10,000 хүн гэхээр хамгийн өндөр үзэлттэй дугаар маань болохоор 18,000. Тэгэхээр бас үзэгчээ гоё бүрдүүлээд явж байна. Хоёулаа бүр тогтмол үзэж байгаа хүмүүстэй. Тийм сонсож байгаа хүмүүстэй баярлж байгаа шүү. Community sponsor явуулж байгаа хүмүүстэй бас баярлж байгаа шүү. Үнээр community sponsor хэл. Тэгээд дуусгах тий. Тэгээ. За тэгээд community sponsor илгээх бол stream hub-аар илгээж болно. Маш амархан. Эсвэл дансаарч явуулсан болно. Тэгээд аль stream hub-аар бол арай гоё урт сэтгэлүүд явуулж болно. Тэгээд тэрийг явуулаарай. Одоо явуулаарай гэж хэлж сурсан. Зэрэг орсон. Явуулгаа мартваа. Тэгээд сүүлийн эпизодуудаас бид хоёрыг олж мэдээ сонсож байгаа хүмүүс ах юм бол community sponsor яадаг вэ гэхлээр бид хоёр ер нь бол ингээ байгууллагын сурчлагаа спонсор холбогдсон газруудаа татгалзан хариу өгөөд оронд нь одоо ингээ зүгээр тухтай сонсох боломж
боломжийг илүүд үзсэн гэх юм уу. Тэгээд байгууллагаас илүү одоо яг сонсож байгаа хүмүүсээс спонсор аваад явбал илүү зүгээр юм болов уу гэж бодсон шийдвэр байдаг юм шүү. Аха. Тэгээд над руу бас сүүлний газар бол юу яагаад холбогдоод одоо ингээд үзэгчид маань бол ингээд нөө юу яцгаа штэ. Спонсоргүй яг ингээд хоёулынх нь фул яриг сонсоод тасцсан байгаа. Тэгээд хоёулангууд одоо жишээлбэл тэр газар ингээд урт хугацаанд ажиллахыг гингууд яг яах уу гэж бодогдоод л ах юм лээ. Community спонсор болоод шууд тэр спонсороо авал таад юу гэж бодож ийн. Харин тэгээд ингэж бодсон юм би таар. Одоо ер нь бол ингээд байгууллагууд санал хэлээд л байгаа тий. Тэнгүүд гинт ингээд спонсор авахгүй явж ийсэн аа. Байгууллагын спонсор авахар таадад манаас юу байх юм болов гэсэн бодлыг орж ирнэ. А хоёрт одоо жишээ нь бид хоёрын community sponsor маань нэгт одоо жишээ нь яг байгуулгын шиг өндөр дүнтэй байж чадахгүй, тогтмол байж чадахгүй. Тийм болохоор энэ бас нэг зүйлийг батлаад байгаа юм шиг санагдаж байгаа. Байгуулгын спонсор гэдэг нь тийм муу зүйл биш. А үзэгчдийг сонсогчдын өмнөөс одоо нөгөө контент бүтээгчдийг өмнөөс нь ингэж гоё дэмжиж өгж байгаа зүйл шүү. Спонсор гэдэг зүйл бол гэдгийг ингээ яг баталж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Аха. Тийм. Тэгэнгүүт нөгөө нэг юу л байна л да. Гол нь тэр спонсорыг нөгөө контент креаторууд хэрхэн яг нөгөө naturally гоё одоо буулгаж контентоо оруулж байгаа нас амар чухал баад аахгүй. Хэрвээ та хэдэттэй ингээд нөгөө community sponsor за явдгаараа явчих. Гэхдээ бид хоёрт өөрсдөд маань бас гоё vibe нийлэх газар холбогдоод яах юм бол спонсор авах болвол тэрийг бид хоёр бас хамгийн бүр чадхаараа амар гоё уусгаж подкастынхаа vibe-д оруулж болох юм байна гэж бодсон. Тэгэхээр 100% 100 дугаар хэлээхээ тэр 100 дугаар 100-уулаа спонсоргүй байна гэж та хэд хүлээх дэмий. Гэхдээ тэрийг бид хоёр та хэдтэй хамгийн гоё тухтайгаар нь бас харуулж үзүүлэх, сонсуулах тийм шийдлээ олчвол газруудтайгаа хамтрах бас болж байгаа гэд хэлжүүл баг болох юм тий. За тийм ээ. Тэгээд дараагийн дугаарын сэдв болохоор яаж хөдөлж. Одоо хавар болчихин. Хавар болохлээр нөгөө охтууд эмэгтэйчүүд маань гоёндаа ингэж байна шүү дээ. Улир салхитгаар угаасаа хүн хувцас гоё шинжилгээг шкафа шинжилмээр байдаг. Клозетоо тий. Тэгээд эсвэл ус мүсээ гоё хөрх янзлуулчмаар хүмүүс хийлгчмээр тэнийг л гэгэлзээдэлдэг шүү дээ. Одоо хувцсныхаа шүүгэнд юу нэммээр байгаагаа дараагийн дугаарт ярих болно. Тэгээд тэр дугаарыг тухлан сууж бас сонсоорой. Энэ дугаарыг сонссонд баярлалаа. Бүгд баярлалаа баяртай.